Энэ анги маань олон жилийн өмнөх дэлбэрэлтийг харуулж байгаагаар хэлнэ. Багигийн өл чулуун дарагдсан байдаг. Ингээд үхтэн байж гэд хэвтэж байтал одоо дааж явдаг 3 хүүхдэн түүнийг аварнаа. Баги би тааврыг заавал буцаж иж авнаа. Ингээд хэлчихэд баригдаад явжээ. Цаг одоо ирүү шилжихэд дэлбэрэлт болсон лав дээр ирээд тэнд үлдсэн байсан шидэ шиг нэ олж авнаа. Түүний дурсалтын амжилттай болохын тулд шингэн дээр нэмээд өхөшгүй мөнхөө охин хэрэгтэй. Манай эмээ юу гэж эднэрт хэлэхэд нэгсэн нөгөө эмэгтэй хүчээ ашиглаж эмээг маань хүчээр хийлүүлэх боловч эмээ тэдэнд түүнийг үгсэн гэж хэлдэг. Өнгөрсөнд охиныг өхүүлж амтуулан маш олон удаа туршилт хийжээ. Энэ бүхнийг яг хажуураас нь харж исэн Сүмбэ хэд имэйл явуулна. Охин үгсний ардаас хэдэн секундын дараа зүрхэн захин цохилж амилна. Ингэх тоолнд багийг таашаал аваад байгаа юм уу аашаа. Энэнд нь зөвүүсэж Сүмбэ ууралж хүчин хяналтаас давж тэндээс бүх юмыг дэлбэлж эхэлнэ. Ингэж л тэр нэгэн дэлбэрэлт нь болсон байх нь шүү дээ. Сүмбэ энэ бүхнийг хар дар зүүдлэх болгонд хүчин контрол алддаг байв. Эмээ нүдээ нээхэд ажлынхаа хажууд ширээн дээр ганцаараа сууж нөгөө эмэгтэй бас дурсамжийг нь арилгажээ. Энэ үед хогоос хаад явжсэн золоотой нөгөөд таарна. Жолоо орж байгаа юуданд бол таталцлын өвчтэй. Арга урд сууж байгаа нүдний шилт бол хийм аралт өвчтэй. Хоёр өөр нүдтэй болохоор хаски гэж дуудъя. Ард сууж байгаа нь тарих угаач өвчтэй. Түүнийг бадмаги. Дүрс бүтлгүүгийн гэрлүү шилжээд охиныхон CD тоглоулагч ивдэрчээ. Явсныхан дараа өрөөнд нь орж ирээд CD тоглоулагчийн үнийг хартлаа. Хидэрхэн үнэтэй байв. Ингээд өдрөн Сүмбэгийн ажил дээр манай гороо сайн дур ажил хийхээр үнэн цоглог ирнэ. Тэнд бас Сүмбэс хүмүүс туслахаар ирсэн байна. Тэр дундаа Сүмбэ нөгөө ураа дагуулan өөр тийш явна. Энийг нь харсан Сүмийн нэгэн комеди амраа шиг царайтай бачка чихтэй гихчин хэлнэ. Сүмбэ нөгөө гурвынхаа хүчийг ашиг сурахын тулд нэг өрөөнд хамтд нь оруулна. Энэ үед эмээ камерын бичлэгээ үзэх гээд нэгэн таньдаг залууд утсан байж байдаг. Тэгсэн арын камерт нэгэн бичлэг байгаа үзүүрс тэрэн дээр нь юутэн зогсноо. Энэ нөгөө манай Сүмбэд явж байгаа нээчгэн шүү дээ. Ингэсэн багийн натаа барь гээд юутэнд яг хүчээ ашиглах гэж байсан чинь золоо азар шилжээд алга болчихноо. Энийг нь харсан манай эмээ шокнд орлоо яах вэ? Тэгээд золоо руу залгаж анхааруулах гэсэн боловч нөгөөх нь ажил ихтэй наа бити залгаад гээд уцаа таслана. Эмээд нээ залуу өсөжтэй санагдаад уц руу залгахтал ажил дээрээ гомдод байж идэг. Тэгсэн хаскин эмээд хийм аруулж агаад дөрөө явуулахаар гатнуул хийжсэн байгаа юм. Тэгээ сүртэй эмэрж эмээг айлгаж аваад явнаа. Энэ үед уцаа туслаагүйсэн юм сонсноо. Яг одоо золоог ол даал урагна. Манай гоор хүчнийхээ учрыг олох гэдэг Робно хөлн дээр нь дэвсэлж нөврлөө наалгадаж янз бүрээр үзнэ. Тэгсэн боловч тусыг үл олно. Дүрс Сүмбэрөө шилжээд Сүмийн сонин гай ирснэ. Энэ өдөр чи энд дуусна гиш. Тэгснэ өөрийнх нь дээрээс машин унаад өөрөө дуусааш. Сүмбэгийн дээрээс яг нэг машин унах үед нь хүчээрэн зогсоож холдуулж амжив. Юудэнд энэ бүхнийг хийж байжээ. Тэгээд Сүмбэгийн дээрээс майр их мунгааж энэ хоёрын дайн эхэлнэ. Энэ хоёр чинь ер нь бол адилхан хүчтэй шүү дээ. Энэ үед золоо яаж байгаа ч бүүмэд шилжээтгэн. Харин бүтлгүү таазанд. Тэгээд баярлснаа Сүмбэд хэлэх гээд очтол юун тэрнтэй мантай дээрээс нь машин уунж орж ирээд буцаад шилжээтгэнэ. Тэгээд ирснээ Робиныг барьж аваад буцаад нөгөө газар руу шилжчихв. Бүтлгүү ганцаар үлднэ. Дайны талбарт ирсэн хоёр шууд ойрлжчоод Сүмбэгээ аваад буцаа шилжих гэсэн чинь ажилдаггүй. Энийг нь харц зовсон юудэнд хаммаг хүчээрээ тэр авъя хаммаг юм дээш өргөөд энэ дээрээс нь төмрөн бороо оруулнаа. Энэ Робин бол ингэж ойрлж байгаа бол өөхөх нэгэн байна. Манай гурав нэг жижиг автобусанд дарууллаа да гэсэн чинь тэрийг нь Робин өргөөд босоод ирнэ. Даруулах үедээ хүчин сэргэжилтэй. Тэгснэ хажуу тийш шийдснэ өөрөө гайхааш. Энэ царайны өөр бол бест. Сүмбэ золоо хоёр шилжиж чадсан боловч золоо хүнд шарх авчээ. Харин Робин зогсож байсан юудэнтээс зочиж энэ. Юудэн тэр дор нь нөгөө айхтар хүчээ ашигласан боловч мөн Робин зүгээр. Гайхаад өөр машин дээр нөгөө хүчээ ашигласан чинь харин болж ин шүү. Дахиад Робин дээр 2-3 үзлээ болдоггүй. Тэгсэн Робин Ридэнд нь тааруулж алгаад ашиж энэ бас л нэлийн таг гар шүү. Хакер золоогийн утасны байршлаар дагаад ирсэн боловч байсангүй. Харин таазнаас бүтлгөө унаад эвгүй байдалтай хоёр эрэхтэй наалдаад гацчихна. Сүмбэ золоогийн амийг аврах гэж оролдовч нэгэн тожимджээ. Гэхдээ хүзэмдэх зүйлт нь танил байв. Хэдэн секунд өнгөрсний дараа золоо буцан ам орч энэ удаагийн анги дуслаа. Энэ үртэл сонссонд баярлаа. Саба дараарай.